Сайн байцгаана уу гэдэг. Сайн байна уу та? За сууцгаа. Өнөөдрийн үйл ажиллагаагаа эхлүүлээрээ гэж бүтэж нэг сурч авъя. Өдрийн мэнд нэзэдэ. Өдрийн мэнд. Хичээлээс гадуур үйл ажиллагааны цаг эхлэх юм боллоо. Өнөөдрийн үйл ажиллагаагаар би бүтэн сурагч нэгээр ажиллана. Өнөөдрийн үйл ажиллагаагаар би бүтэн сурагч 2-оор ажиллана. Би ахаад бүтэн сурагч 3-оор ажиллана. Би өнөөдрийн үйл ажиллагаар бүтэн сурагч 4-оор ажиллана. Би өнөөдрийн үйл ажиллагаар бүтэн сурагч 5-аар ажиллана. Би өнөөдрийн үйл ажиллагаар бүтэн сурагч 8-1-ээр ажиллана. Би өнөөдрийн үйл ажиллагааны цагаар бүтэн сурагч 8-2-оор ажиллана. Харин болохоор ажиллах сурагчаар ажиллана. Харин би цаг хөрөнгөлөг сурагчаар ажиллана. Манай ангийнхаа хийх хандсан урмын сайхан хөрөнгө ажиллагаагаа хийх шүү дээ. Өнөөдрийн урам цэргийн сайхан хөрөнгө хийлвэ. Урмын хөрөнгө хийх хугацаа 1 минут. Надад тэний чингэрлэг ухаанаас бахархаж явдаг юм шүү. Амжилт. Найзтай өнөөдрөөс эхлэн хамгийн сайхан зүйл чиглэх болно. Амжилт. Баярлалаа. Би ангийнхаа дайдыг ягчид хизээж буужигдаг юм санаж чсэн чадна. Амжилт хүсье. Баярлалаа. Өдрөө жигүүний санааг хийлээ баярлалаа. Надад мөрөөдөлтөө яаж өгөх үзүүлээд санаж чадна. Баярлалаа. Үгүй манай сургуулийн зорилго юу вэ? Ирүүд би эмэг зэгсээ ирэн хайртай ирэн номыг ирэлэн хамсаа хөгжиж. Өнөөдрийн манай ангийн үйл ажиллагаанд орохоор намын сан удуулагч маань хүрэлцсэн байна. Удуулагч юу вэ? За, сайн байцгаана уу хүүхдүүд? Сайн байна уу та? За, манай сургуулийн 4-р улиралд хийгдэх үйл ажиллагаанд маань ном эмчлэх баяны үйл ажиллагаа байгаа. За, энэ аяны маань үйл ажиллагааны удирдамж гарсан та бүхэндээ танилцуулъя. За, ном эмчлэх баяны үйл ажиллагааны удирдамж зорилго нь цэвэрч нэмбай, аривч хямгч, эмх зэгцийг болон төлөвшүүлэх. За, хамрах хүрээ маань 5-р ангийн нийт сурагчид болон анги удирдсан багш эцэгчүүд оролцох байгаа. За, энэ үйл ажиллагааны маань хэрэгжүүлэгчдээ 2015 оны 4 сарын 18-наас 4 сарын 22 буюу 7 хоногийн хугацаанд үргэлжлэн хөтлөе. За, энэ үйл ажиллагаа хаана явах вэ гэхээр сургуулийн маань дээр байна. Явах юм. За, энэ үйл ажиллагаагаар анги тус бүр өөрсдийн сонирхлын дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж оролцсон. За, энд болохоор жишээлбэл анги хүүхдүүд маань ангийн номын сангаа янзалж болно, сурах бичиг болно, дүү нартаа 1-р анги дүү нартаа тусалж болно, мөн сургуулийн номын фондтайгаа номыг эмчилж оролцох боломжтой. За, энэ аяны маань гол хариуцах эзэн маань хэн байх вэ гэвэл анги удирдсан багш нар, номын санч, эцэг эхчүүд болон сурагчид нийгмийн ажилтан оролцсноо. За, энэ үйл ажиллагааны үр дүнд хүүхдүүд маань юу хийх вэ гэвэл гол нь үйл ажиллагааны төлөвлөлтөд боловсруулж оролцох ёстой. Мөн үйл ажиллагааныхаа тайлан зургийн хэлбэрээр гаргаж нийгмийн ажилтан болон номын санч нартай өгөх байгаа. Би үйл ажиллагаанд нэгдүгээр оролцох уу? Хүүхдүүдээ ном эмчлэх гэж юм яг юу гэсэн үг юм бэ? За. Намыг хэмжилж гамнах. За, өөр. Арих гам үгүй хэрэг уурс мөрсөн номыг янзлж наад. За. Бид ингээд ургаан амьдрах хангамжиж өгдөг шүү дээ. Ном ч өвддөг болохоор ингээд бас номуудыг эмчлэхээр тэнийг бас ном юм. Ном эмчлэх гэдэг маань ерөөсөө нэм одоо урагдсан тэгээд ямар нэгэн илэгдэж хавцан салцсан юмнуудыг нөхөж сэргээхийн ном эмчлэх гэдэг хүний бодлоо. За, стах баярлалаа багш. Баярлалаа. Ном эмчлэх гэдэг маань номыг сэлбэж засаж янзлах гэсэн утгатай юм тийм ээ. Буцаагаад аль болохоор шинэ байсан байр дөр ойртуулах гэсэн утгатай байна тийм ээ. Баярлалаа хүүхдээ. Багштай цаг өгсөн. Тэгвэл өнөөдрийн үйл ажиллагаагаар ангиараа намаа эмчлийн аяны хүрээнд юу хийх вэ гэдгээ шийдвэрлэх боллоо шүү дээ. Манай ангийнхаа өнөөдрийн үйл ажиллагааны зорилгоо дэвтэрдээ бичээрэй. Дэвтэр төлөвлөх хугацаа 1 минут. Намаа эмчлийн
дууссан хүмүүс надад таарай. Бидний үйл ажиллагаа бүгдээрээ байнга мөрддөг. Тэгэхээр үүтэй өнөөдрийн үйл ажиллагаанд ямар хэлбэрээр мөрдөх вэ? Ярих гэдгийг өөрөөр хэлбэл цаасаа тэмдэглэж битээ сурагчны хэлсэн үгийг сайн тэмдэглэх. Багаар ажиллах. Босоо тэмдэг өөрийнхөө өмдөд санаа тгээ ярьсан шиг өнөөдрийн үйл ажиллагааныхаа лигийг мөрдөхөөр батлах уу? Батлая. За, өчигдөр сурагч хоёрын манайхан энэ үедээ маш сайн баримт ирсээрээ та нар чаднаа. Амжилт хүсье. Баярлалаа. Ангиара номын эмчлийн аянд өөрсдөө хийж чадах зүйлээрээ олжоо. Тэгвэл бүгдээрээ юу хийх вэ? Саналаа хэлцгээнээрээ. Саналаа байлгасан 3 минут. Өөрийнхөө номын саналыг Нэгдүгээр ангийн дүүнийхээ номыг эмчлээ. Яагаад гэвэл тэдний номоо жоохон гамдгүй хэлдэг учраас. Ангийнхаа номын саналыг намайг Косовын хүүхдүүдтэй хамтран намаа эмчлээ. бага ангийн бүх ангийн номыг эмчлээ. Өөртөө сурагчийг эмчлээ. Номон дээр нэг зөвлөгөө өчөөд. Намын сангийн намыг эмчлээ. Сургуулийнхаа намын сангийн намыг англи. Өөрөөлөг. За. Чаlavч. Өөртөө ангийн намыг эмчлээ. Нэгдүгээр ангийн дүүнийхээ Монголынхаа намыг эмчлээ. Зөвхөн урагцсан номнуудыг л эмчлээ. Номын санаагаа тостер номонд барьж. Ангиудынхаа нэгдүгээр давхрыг халаад зөндөө зөвлөгөө яаж ингэж ном эмчлэх талаар зөвлөгөө өгөх. Хүүхдүүдэд талархах хэрэгтэй. Бичлэг сургаа баяжуулъя. Цаг дуслаа. 1 2 3 Тэнд ийм санал хэллээ. Тэгвэл эдийн стресс чи алийг сууж байна? Хүүхд тус бүр дэвтэртээ үүдиграмын аргаар бичээрэй. Бичиж тэмдэглэх хугацаа 2 минут. Хүүхдүүдээ уучлаарай багш нэг оролцоотой. Та наашаа нэг хардаа. Энараа манай ангийнхан ингээд өөрсдийнхөө саналыг ярьлаа сая. Саналаа ярьлаа. Тэр дотор багшд нэг ийм санал хардаа байх юм. За, ийм саналуд байна хүүхдүүдээ. Энэ хоёр саналыг та нар юу гэж бодож байна? Багш нь яагаад онцгойлоод байна гэж яач вэ? За яриа. Манай бичлэгтэр боловсрол сайжруулалтыг орчин. Санал ихтэй юм. Нэгдээ. Эндээс энэ хоёрыг багш нь орчихлаа шүү. Ном эмчтэгт нь орчих юм байна тийм ээ? Ном эмчтэгт нь орох юм байна үйл ажиллагаанд биш. За, чааш нь хөгжлүүлээд тэгээрэй орчих. Бичиж тэмдэглэх хугацаа 2 минут.
서로 ярих цаг дуслаа. Одоо харин нэвтрэлтэй хэлсэн уу арга унших хэлээд босоод зогсоорой. Багаар ажиллагч нь ажилтсан юм. Сануулъя. Тиймээс өөрийнхөө гаргасан санаагаа найзуудаа заавал танилцуулаарай. Багаараа санал гаргасан саналаа Ахмадныхаа урьдаа хамаад бичгээрэй. Харин Ахмадныхаа анхаас яагаад ямар ач холбогдол энэ саналаа сонгосноо Ахмадныхаа анхаас бичгээрэй. Танаас дэжигдсэн багаараа хуваалцаарай. Яагаад гэвэл санаа бүгд номоо яриа гамтай хийх. Манай яагаад талархлыг сонгосон бэ гэхээр бүгд номоо уншуулчаад бас дутуутай байдаг. Тийм ч гэсэн талархлыг сонгосон. Манай болохоор англих гэдэг сонгосон. Юу англих вэ гэхээр номын ангийн номоо ангилж А, В гэдэг тийм дараалалаар тавьж юмнаа гэж үзсэн. Тэгээ ямар учиртай гэхээр хүүхэд хайж байхгүй тийм өдөр цаг гарахгүй. Тэгээд ямар ач холбогдолтой гэхээр хүүхэд ирүүл юу ном уншина. Манай гэж за ангийн намын санааг эмчлэх сонсон. Ягаад гэвэл ангийн намын санааг бохирдсан байдаг. Ач холбогдол гэхээр бид нэр ангийн намын сангаа эмчлэл биднээс уншаад таатай. Тэгээс яагаад сонгосон бэ гэвэл
Одоо багаараа алмаас суудааныг жигнээд үзье. Найзуудаа манай ингэж 5 өөр санал гарчээ. Тийм учраас өөрийнхөө гаргасан саналуудыг хэрэгжүүлэх үү, аль эсвэл эдгээр саналуудыг нэгтгэн ангианы нэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх үү гэдгээ тунгаан бодоорой. Найзуудаа цаг дуслаа. Ягаараас гарч ирээс авчихсан. Нэгдүгээр гараарай. Дараагийн мод гарч ирээрэй. Бүгд гараад ирээрэй. Сандаа хурдан өгөөрэй. Найзуудаа би та нарын саналыг хүндэтгэж байна. Баярлалаа. Нэг, хоёр, гурав. Надад ном уншдаг хаяг багаараа. Дүү, ангийн ном, талархал, санамж, ангилах гэдэг үйл ажиллагааны чинь маш их талархал байна. Одоо баг болон хуваагдаж энэ үйл ажиллагаа хэрэгжүүлэх төлөвлөлтөө хий. Төлөвлөлт хийхээс өмнө номын сан чуулгаас асуух байна уу? Номын санжаа, номыг имжлэх ямар аргууд байдаг юм бэ? За, номыг имжлэх маш олон аргууд байна. За, энд юу байна гэхээр номоо урагш гэмтсэн номоо сэргээд судлаж болно. Ойж хавцлаж нааж болно. Мөн одоо ном маань урагдаад дууцсан дутуу болсон ном биш үү? Тэрийг канон дууцын нөхөж канондж нөхөж нааж болно. Мөн юу яаж вэ? Тэр номыг одоо хавцсан урагдаад салцсан биш үү? Тэр номуудыг скотч наагаад сэргээн засварлаад янзалж болох маш олон арга байна. Санаа өөр ямар ном гэрчдэг юм бэ? За, ихэвчлэн ямар номууд гэмтдэг вэ гэхээр хичээлээс гадуур сурах үлгэрийн ном болон уран зохиолын номнууд ихэвчлэн гэмтдэг. Ягаад гэвэл хүүхдүүд маань тэрийг өдөр олон давтамжтайгаар авч уншиж байгаа учраас гэмтэх магадлал маш өндөр. Мөн 1-р ангиас хүүхдийн маань Монгол хэл математикс сургалтад илүү их гэмтсэн харагддаг. Ягаад гэвэл 1-р ангид орж байгаа түүнэр маань дөнгөж тоо бодож өсөг үзэж байгаа хүүхдүүд маань Монгол хэл математикаас сургалтад илүү их гэмтэж байгаа учраас энэ сургалтууд нь илүү гэмтэж байгаа нь харагддаг. Номын үсгэд ямар ажил? За, ном хүүхдүүд маань номтой өдөр бүр нөхөрдөг тийм үү? Тэгэхээр ном имжлэснээр бид нар адаалал өөрийн ариун цэвэр олон эрүүл мэндийн ач тустай тийм хүүхдүүдээ урагцсан бохир ном байвал гарын бохироор дамжаад тоо хүүхдүүд маань эрүүл мэндэд нь маш
ортой гэсэн үг шүү дээ, тийм ээ? За, асууж байна уу? Асуух хугацаа дуустаа. За баярлалаа. Хогодох хугацаарай. сайн байжчих юм бэ? Чи нэг ээлжлэрч. Хоёрдугаараа нөгөө талхал. Өдөө өөрчлөлтөө багшаагаа нэг анхаарах шүү. Дараа төлөвлөлтөө хийж эхлэхдээ эхлээд юу хийх вэ? Дараа нь юу хийх вэ? Дараа нь юу хийх вэ? Хоорондоо ярилцчихээ чигээрээ заа юу? За. Одын бие байна. Од би. За зүүнтэй багас зүүнтэй. Баг 150. Бас хэрэглэхгүй гэж. А хэрэглэх таатай боломжтой. Хайч. Эхлээд хэрэглэхгүй гэж бичсэн. Ном. Хэрэглэхгүй. Скотч хайч штий. Скотч хайч хэрэггүй штий. Цавч штий. Сайн гэж халмаастаа. Тодруулах. Баг болгоно нэг
нэг зүйлийг нэг метр гэж байна. За гадуур тэгээд энэ чинь скотч баг бол нэг юм шүү дээ. Кана баг бол нэг нэг өдөгч за болоо кананы чинь үгүй кананд жиргөө Одоо чи үздэй ихтэй сөрөж байна. Хүн чи дууссан баг уу? Цаг дуслаа найзуудаа. Манай нэгдүгээр ог нь бадрууд гэсэн байгаа, хоёрдугаар ог нь канонд нь, гуравдугаар ог нь үдэн, дөрөвдүгээр ог нь тодруулан, тавдугаар ог нь ангилсан гэсэн байгаа. Тэгээд нэгт болохоор номнуудаа ангилж өгөөд, хоёр болохоор ургацсан уудснуудын канонд нь, гурав болохоор дутуу гарсан юмнуудын тодруулан, дөрөв болохоор нааж үдэн, нуруулж үдэн, тэгэхээр тав болохоор балруултна. Хариуцлага гэхээр 4 сарын 18. Хариуцлага гэсэн бол номын санч хаан тэр одын бие харин хүн зав гэхээр баг хүн 100 тэгээд ном юм тодруулж балруул үдэх энэ санамж үсэсний шинтэй болгоомжтой хэлцэх. За надад ангитаа од цоцолын бэвэнд ангитаа хугацаа нь тэгэхээр 4 сарын 18-наас 22 хүртэл. Тэгэхээр хариуцлагыг номын санч. Тэгээд хэрэглэгчдийн зардал, скотч, бадруулга, цавуу, цаас, хайж, кананд. Тэгээд зардал нь болохоор нэг хүүхдээс 150 төгрөг гаргах байна. За самжинахтай хайжтай зөв хайлтаа бас амны хаалт хийх. Шаанад миний энэ дээр гарсан баг. Жаваг шарын харилцагыг намын санч гэсэн байсан. Энэ дээр болохоор намын санчтай хамтран бааж биднэр хийх байгаа. Багш Нэгдүгээр багийн төлөвлөлтөөс таанд чинь багийн төлөвлөлт багийнхаа үйл ажиллагааг хэрэгжүүлэе гэж гаргасан тийм ээ. Тэгээд үйл ажиллагаа хэрэгжүүлэгчид нэгдүгээр багийнхан болохоор нэгдүгээр баг, хоёрдугаар баг, гуравдугаар баг хариуцна гэдээ бичсэн байхаа яагаад тэгсэн бол нэгдүгээр багийнхаа хариултыг тэдний хангас суулт скотч их бай ингээ бадруулна гэж ааш тий. Энэ од хөлчин зөндөө нэ байгаа. Арай ганц хүүхд скотч бадруулж чадахгүй шүү дээ. Харин багаараа их юм бол арай хурдан. Манай баг болохоор ярьж байгаа.
дууцуудаа кананд нь урд нь болохоор скотч урдцэл бүтээн скотч дөрөвт нь болохоор наац цавууд тавт нь болохоор зурсан хэсэг нь балрууд байгаа. Энэ цамд нь болохоор анхааралтай ном юм. Хай хүүхдүүд ном балхуулж нордуулж номын хүчтэй тэгээд хэрэглэгдэхүүн замтлахаараа нэг хүүхдээс 100 төгрөг тэгээд хэрэглэгдэхүүн болохоор скотч хавтал балрууд үдэгч тэгээд цаас байгаа. Тэгээд баг болгоно нэг хэрэглэгдэхүүн ажил тэгээд хариуцах эзэн болохоор намын саж багш хоёр хариуцлаа. Хугацаа болохоор 4 сарын 18-наас 4 сарын 22-нд 12 цагаас 4 цаг хаан намын саж байгаа. Энийг өдрөөс асууж байна уу? Би нэгдүгээр өрөөс асууж байна. Яг одын бэвэр үлэхээр яг одын бэвэрний хайны хааны Одын бэвэрний урсад таалан бүгдээрээ цацгаа гинэ. Хөрдөгөр асуух гэдэг. Хөрдөгөөс асуух зүйл гэхээр 4 сарын 18-наас 22 хүртэл гэхээр 4 хоног тийм их олон номыг хэмжиж чадах юм. Хоёрдугаар нэг хүүхдээс 100 төгрөг авч яаж юм бэ? Нөгөө скотч тийм хайж байж цав муу тэр заатал нь хэрэглэгдэхүүн аавна. За би төлөвлөрөө асуултанд хариулъя. Бид нэр 4 сарын 18-наас 22 хүртэл яагаад тийм болсон бэ гэхээр бид нэр ангийнхаа бичил амын санг хэмжлэн тэр бичил амын сан маань бага нам байдаг учраас 4 хоногт амжина гэж атсан учраас манай багийнхан 4 хоногт амжина гэж атсан. 3 дугаар асуулт байна. За асуурай. Хэрэглэгдэхүүн зардал дээр яагаад нэг хүүхэд 100 төгрөг гэсэн юм бэ? Хэрэглэгдэхүүн авахлаар нэг хүүхдээс 100 төгрөг гэсэн. Манай баг нэг хүүгээс яагаад 100 төгрөг авах юм гэхээр нөгөө агаад дөрөв бичгийн цасаа нөгөө байхгүй хэсгийн нөгөө ургацсан хэсгийн нөгөө канадд шахахад нэг хүүхдээс 100 төгрөг гарах хэрэгтэй. Тэгээ манайх 100 төгрөг гэж яасан. За баярлалаа. Миний асуултанд хариулсан баярлалаа гэж. Одоо дөрөвдүгээр гарч ирээрэй. Хугацаа дуусна. Дөрөвдүгээр гарч ирээрэй. Бичих гэсэн. Яг хүүхдүүдийн бичиж наах бичих гэсэн. Миний бичих. Тэгээд хизээгээр нэг ихэнх од төлбөрөөр сургуулийн нэмэрний нэг дагвар 12 цагаас. Тэгээд хизээгээр 4 сарын 18-наас 22 хариуцах багшууд намын сан. Түүнээ цаас энгийн хандаа үзэг шугам тэгээд зартан аваараа нэг хоолноосоо хадны гарах яваад тэгээд санамжид цэвэрхэн гартай байх. Бидний ус сургуулиас өгч байна. Тэр шугамар яах гэж байгаа юм бэ? Жишээ Үзгээр нь яг юу гэх? үзгээр нь бичнэ. Нэг бичиж. За баярлалаа. Шууд гараа.
орж ирээрэй. За манайд болохоор 1-р баг оюун, 2-р баг бадруудан, 3-р авчлаа, 4-р скотч, 5-р ажиллаа. За болохоор 4 сарын 18-наас 4 сарын 22 хүртэл 11:30-аас 2:30 хүртэл Хааны гол хөтөлбөр одоо нэг бэбэ кордон энэ хэрэглэгдэхүүн зарлах болохоор скотч, зүү, тус бадруу санамжийн авдаг бүх хэрэгсэлтэй болгоомжтой харилцан хариуцсан үедээ болохоор багш номын санч хүүхдүүд байгаа. харин зардал нь болохоор 3-аас 5,000 төгрөг аваад Бидний багш хүүхдүүд нь яби Зүгээр яах юм. зүүх цар их цаа. нөгөө оюун гэсэн чинь намайг тэгээ нөгөө тэнд хэрэгтэй. Нэмээд нөгөө норчин даавуу биш цаасаар идүүлэхдээ номыг яаж ойлгуул? Ахын дээр тийм аа. Ахын нэг ахсаар ингэдэг. Хаасны дээр юм хөө багж байгаа юм байна. Танад нөгөө нэг ой чаддаг хүүхд байгаа юм. Би яаж Бүх хүүхдүүд зааж. ягаад аваад багш намын санч хариулсан бэ? Ягаад гэвэл нөгөө өдөртөмжтэй багш намын санч гэсэн болохоор манай багш намын санчаар хариуцах болохоор Тэмээлтэй. Хаанчны мөнгө 5,000 төгрөг хэн юу гэх а тэрийг бол манай ангийн дарга учрал. За баярлалаа шүтгээрэй. Яг үгүй хардах гэсэн юм. Сүүнээ дуусаа. 1 2 3 Миний бодоор бүх багуудын төлөвлөлт үнэхээр сайхан болсон байна. Одоо хүчтэй тав сурагчаа өрье. Надад ч гэсэн аяга харж байна. Та нар багаараа үйл төлөвлөлтөө даган маш сайн үйл ажиллагаа хэрэгжүүлээрэй. Тамирт амжилт хүсье. За одоо бүгдээрээ хүүхдүүд ажиглах зураг цаг баримтаар сурагчныгаа өрөө саналыг сонсъё. За манайхийнхаа өнөөдрийн үйл ажиллагааны цагаар дөндөө их олон ярьлаа. Тэгээ зарим яриаггүй хүүхдүүд олон байна. Тийм учраас тэр хүүхдүүд дараагийн үйл ажиллагаанд бүгдээрээ чанга тал дугаар сайн ярээрэй. Өнөөдрийн үйл ажиллагаар цаг баримтлаг сурагчаар ажиллаа. Энэ үйл ажиллагаа манай ангийнхан цаг бол алт гэхийг маш сайн мэдж байгаа гэж ойлгож би ажиллаа. За та нар сая ажиглаж цаг баримтлаг сурагчдаараа сэтгэлийг засаад та бүхэн дараагийн үйл ажиллагаанд гэсэн читэй орсон гэдэг би хэлдэг байгаа шүү. За та нар яг одоо төлөвлөлтөөс хараад өөрийн даалгавруудаа төвчтэй бичээрэй. Хүүхдүүдээ энэ төлөвлөлтүүдээ та нар сайн гаргалаа. Гэхдээ төлөвлөлтөө бас ахаад засаж сайжруулах шаардлагууд байх шиг санагдаж байна багшд нь. Тийм учраас яг баг багаараа үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийнхээ өмнө багштайгаа хамтран төлөвлөлтөө
нэг 10 минут суугаад сайжруулад тэгээ хэрэгжүүлээрэй гэж багш нь зөвлөё. За та нар одоо өөрөө үнэлгээний картаараа өөрийгөө нэг үнэлээд үзээрэй. Дараагийн үйл ажиллагааг хөтлөн явуулах багтаа тугаа шилжүүлье. Өнөөдрийн үйл ажиллагаанд цэцтэй харилцаа